За би ингээд яг ингээ юу ярих гэж байгаа бол сайн мэдэхгүй байгаа даа. Гэхдээ ер нь яг ярмаар санагдаад байгаа тийм болохоор ярьж байна. За тэгээд энэ нөгөө рекорд те дардаг нэг юм улаан товчийг дарах бол одоо хамгийн хэцүү хэсэг байдаг үлээ одоо те. Гэтэл ямар ч байсан дарчлаа. За тэгээд саяхан нэг дуу сонслоо нэг 113 гэдэг нэг юм дэвтрийн арын те нүр шиг нэг юм нүртэй залуу байдаг да. Тэр маань одоо нөгөө бурайд дууг те нэг сонирн болгож дуулаад баахан загнуулсан. Тэгээд одоо тэрнээс өшөөгөө авч байгаа юм уу яаж байгаа эсвэл үнэхээр хиймэр санагдсан юм уу нөгөө тоогороо янзын хүүхэлтэй гэдэг нөгөө дууг бас одоо бүрэн бузралчээ. Загтаа нөгөө бузралчээ гэдэг нь би болохоор нөгөө уурлаад те яагаад байгаа юм биш одоо тэгээд энэ зүгээр амар тийм ингээд миний ингээд эмошныг одоо ингээд хөндөж чадчих байгаа байхгүй юу. Тэгэнгүүтээ бодоод үзэхээр мань нөхөр бол ингээд яалтчгүй ингээд артист хүн байж таарад байна. За тэгээд артист гингүүт яг хин юм бэ, юу юм бэ гэдэг талаар одоо нэг жоохон ярья. За артист гингүүт юу гэхээр нэг урт үстэй тэ нэг ороолт хайцсан эсвэл нэг юм сойс төгссөн эсвэл нэг арх удагч юм уу нэг тийм л хүмүүс урт үстэй ч юм уу тэ. Тэгж бодоод байгаа шүү дээ. Тэнгүүт тийм биш юм аа. Яг ингэ жив жирийн одоо юм нөхдүүд хүртэл ингээд артист одоо байх нь олон та. Одоо жишээ нь ингээд за яг би ингээд яг артист яг байлаа гэж бодъё л та. Тэгэнгүүт одоо жишээ нь манай нэг эмч дүү байгаа байхгүй юу. Одоо тэр бол миний нүдэнд бас юм артист ингээд байгаад байгаа юм л та. Хичнээн ингээд мэрэгжлийн эмч яасан ч гэсэн одоо нэг юм байдаг. Тэг одоо сонсож байгаа одоо чи эсвэл та ч гэсэн одоо байж магадгүй. За тэгвэл яг тэд нар яг яагаад байна одоо те артистууд яагаад байна гэхээр ерөөсөө ингээд бид нар нэг юм реалити буюу яг нэг юм реалитид амьдраад байгаа шүү дээ. Тэнгүүт яг энийг өөрсдийн хөрөө ингэж хөрвүүлээд өөрөө өөрсдийнхөө тийм реалитид амьдарч байгаа тэрийг ингээ бүтээж байгаа төгтүүд гэсэн үг юм аа. Гэдэг нь одоо товчхондоо нэг аутизмтай одоо хүмүүстэй адилхан л гэсэн үг л дээ. Нэг талаараа яг тэгвэл нөгөө аутизмтай хүмүүс ч яг нөгөө бидний энэ амьдарч байгаа реалитигаас арай өөр реалитидээс амьдраад байгаа шүү дээ. Тэнгүүт яах нь яг юм хэвийн хүмүүс биш гэсэн үг. Гэдэг нь юу гэж байгаа гэхээр яг юм галзуу солиотой гэж доромжилж байгаа биш те. Хаста өрмөц содон гэдэргээ магтж байгаа юм биш. Зүгээр л өөр байхгүй юу. Одоо юу гэдэг чинь би одоо амир те царайлаг байлаа гэдэг бус хүмүүс тэрнтэй адилхан зүгээр л өөр гэсэн үг. За тэнгүүт яах нь яг өөр гэдэг нь одоо нэг цөөнхийг л яг хэлж гин гэж бодъё л да. Тэнгүүт олонх нь одоо өөр биш одоо жирийн гэж одоо хэлэх юм бол яах нь одоо манай олонх маань те сайхан ажилдаа яваал те гой тогтвортой ажиллаад тэтгэврээ ягаал нөгөө хуримтлаа үүсгээл яадаг ч юм те нэг тэгэл одоо амьдрмаар байгаа шүү дээ. Одоо тэр нь ч гэсэн одоо ямар ч буруу юм байхгүй шүү дээ. Бүгдээр л амьдарч байгаа те. Тэнгүүт нөгөө нөхдүүд яаж юм гэхээр өөрсдийнхөө ингээд амьдраад одоо ингээд зовж мовдох юм яадаг чинь тэр нь яг ингээд өөрийнхөө сонголтоор зовоод байгаа байхгүй. Одоо чинь манай хүн бол одоо мэдээж ингээд загнуулахаа бол ингээд мэдчихэж байгаа шүү дээ. Одоо баах хүмүүстэй ста нэр галтайчаад энэ урлагийг яалаа маалаа гэд яхаа мэдчихэж байгаа. Гэтэ ингээд хийцэн байгаа байхгүй. За тэгэнгүүт одоо яг тэр чинь яг энийг ингээд арт болгоод байгаа тийм мань хүнийг артист болгоод байгаа зүйл гэж би бол хараад байгаа. За тэгээ юмыг ингээд өөрөөр харах тийм юмыг өөрөөр харах. Одоо ингээд тэн дээр нэг үйл ингээд байж явах юм бол энэ нэг яг нэг юм тийм cotton candy хүн чихэр юу гэдэг лээ. Нэг юм чихэр шиг харагдаад байх юм гэж харж байгаа чинь бас тийм юм ингээд өөрөөр хараад байгаа байхгүй юу. За тэгээ ингэж амар хардаг хүмүүс гэх юм бол хин бэ? Хүүхдүүд байна тийм хүүхдүүд. За тэгээ тэр хүүхдүүд маань яах нь ингээ явган явсаар те одоо сургуультаа ороод те өмсөх юма заалгаал ярих юма заалгаал те бодох юма заалгаал тэгэл гараал те нэг юм дугаарууд бол дуустдаг штэ. Тэгэхээр яг ингээ хүн болгон ямар ч байсан те хүүхд байхдаа нэг юм бүтээлч маркер ингээ төрд юм шиг байгаа юм зав. Тэгээд тэр нь ингээ зүгээр ингээ дарагдаал явж байгаа л одоо юу гэдэг нь жоох ингээ тоосон даруулал унтарцнаас биш одоо ч гэсэн одоо те 30 40 хүрж байгаа одоо хөгшөрж байгаа те 90-ад оны одоо хөгшин хүмүүс маань хүртэл одоо юм бүтээлч те юм зам ингээ бүтээх юм ингээ уудал бол одоо чиний ингээ цаана байгаа. За тэгээд би нэг өөрийгөө артист гэж хэлээгүй л дээ. Гэхдээ одоо жишээ нь миний Facebook дээр хэд нэг 900 одоо нөхдүүд байна л да. Одоо ингээ цагийн ирэхээр те танихгүй одоо 9 шүдийн хүмүүс ингээ цуглараад яасан байна. За тэгээд нэг юм хийгээл те нэг юм бичдэг ч юм яадаг чинь тэгэл 50 гут одоо жишээ нь мань 900-аас нэг 10 марван
одоо тоож авах жишээ нэ тий. За тэгээд тэрний ингээд ихэнхэн зүгээр намайг мэддэг хүмүүс гэхдээ мэддэг ч гэсэн ойлгодоггүй нөхдүүдийн дунд бас байж байгаа байхгүй. Тэгмэд эсэргээр одоо яг ингээд би одоо яриад хэдэн минут болж байгаа энийг ингээд сонсоо байж байгаа тий. Тэгээд ингээд ойлгоо байж байгаа бас нэг юм 4-5 нөхдүүд бас байна л да. За тэнгүүт миний хувьд те яг энэ цаг энерги 9 шүдийн маа ингээд инвест хийх хүмүүс нь яг тэр нөгөө нэг мэддэг тэр нөхдүүд юм уу яг ойлгоод байгаа нөхдүүд юм уу гэж бодоод үзэхээр надад тэр 5 нөхөр тэр 900-аас илүү ингээд байж таарж байгаа юм. За тэгээ би тийм болохоор одоо яриад байгаа юм. За тэгээ 113 гэснээс миний нэг юм дуртай одоо артист байна л да. Тэгээ тэрийг болохоор Ши Дэ Чин гэдэг те нэг тийм хүн байгаад байна. За тэр хүн бол Тайванд төрсөн. За тэгээд одоо бол хөгшөрцөн гэ баг нас орсон байж магадгүй. За тэгээд тэр хүний анхных нь яг арт нь юу гэсэн бэ гэхээр дуу шүлэг мүлэг биш шүү. Энэ болохоор яг перформанс арт. Мань нөхөр ингээ хоёр давхар одоо байшингийн цонхоор зүгээр ингээ тийм одоо цементэн одоо тийм шал руу зүгээр үсэрсэн байгаа байхгүй юу. За тэгээ үсрээд мань нөхөр яасан бэ гэхээр нэг одоо нэг 2-3 секунд л одоо ойчих байлгүй дээ доошоо. За тэгж яах яг явцдаа нөхөр 6 одоо тийм зураг одоо өөрийнхөө зургийг даруулсан байна. За тэгээ тэр нь болохоор яг нэг цонхноосоо гарч ирээл агаар дээр одоо яваал те яг сүулт нь ингээл хөлөө тэврээл ингээл латералдаа хөвтөж байгаа нэг тийм одоо 6хан зураг байгаа байхгүй юу. За тэгээд яг энийг яах вэ гэхээр одоо манай ээж мэд ч юм уу те харах юм бол энэ ёстой галзуу солиотой хүн байна гэдэг ч юм уу те. За тэгж харах нь шүү дээ. Одоо бас аргагүй юм те. Аргагүй яагаад гэвэл тэр нөгөө арт гэдэг чинь өөрөө бүтээл байгаа даа нэгдүгээр бүтээгдэхүүн биш байгаа даа байхгүй. Одоо жишээ нь Blackpink гэдэг ч юм уу те. Эсвэл Avengers кино гэдэг ч юм уу. Тэд нар бол яг ингээд ерөнхийдөө бүтээгдэхүүн болчиход байгаа те. Яг яаж аль болох их мөнгө олох уу те. Яаж аль болох их нөхдүүдийг үзүүлэх үү гэд. Одоо бидний хүсэж байгаа юмыг ер нь нөгөөд байгаа байхгүй юу. Бүтээл гэдэг нь болохоор бүтээгдэхүүн биш. Тэгээд тэрийг гаргаж байгаа хүн одоо хүн таалнуу байна уу ер нь хинт хамаа байна гэд зүгээр ингээд гаргаа хийцэн. Одоо тийм байгаад байгаа. Одоо жишээ нэг одоо би одоо жишээ нь тэгдэйн зөө нэг юм талах малах ингээл муудах гэлрэнгүүд гаргаа зүгээр балконоор хайчдаг байхгүй юу. Нэг тагтаа идүүлэхэд нэ зэтгэхгүй бол тэр үзгээд. Тэгээ яг хөө нэг заримдаа идсэн л үү. Яг тэрнтэй адилхан гэсэн үг байхгүй юу. Одоо тэр хүний бүтээл гэдэг бол. За тэгээ мань нөхөр тэр цонхоор үсэрж байхдаа тэр нэг авсан 6 зураг нь одоо нөхрийн өөрийнх нь одоо тайлбарласнаар те бас одоо миний ойлгосноор бол одоо ингээд цаг хугацааг одоо ингээд зурж байгаа гэх юм уу. Одоо яг нэг юм цагийн цаг байгаа шүү дээ. Одоо 1 2 3 4 гэдээ явдаг одоо цаг дээр одоо харагдаж байгаа цаг. Тэгээ бидний яг ингээд амьдарж байгаа цаг гэдэг бас ингээд хоорондоо өөр байгаад байна тий. Дөнгөж тэр хүн яг ингээд цонхоор үсрээд одоо 1 2 секунд л өнгөрсөн биз дээ. Одоо яг тэр артынхын цагаар бол гэтээ тэр нь одоо мань нөхөр 2 шагаагаа одоо ингээд булгалаад зөө. Тэр бүр өчнөө сарын эмнэлэгт өвтсөн гэж байгаа байхгүй. Дөнгөж тэр 1 2 3 секундын арт тайм нь өөрөө яг амьдралын өчнөө олон одоо тийм саруудтай одоо тэнцдэг ч юм уу те. Одоо нэг идэгээд шүү дээ нөхөр гэх марк юм. Одоо тим хийсэн байна. За тэгээд өөр нэг арт хийсэн болохоор мань нөхөр нэг жилийн турш заяа нэг юм шорон шиг юм дотор ганцаараа ингэ суугаад за тэгээд яг нэг цаг болгон өөрийнхөө зураг аваад ингээ хан дээр наасан байхгүй одоо бүтэн жил гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр мань нөхөр ерөөсө 59 минутаас илүү унтаагүй гэсэн үг жилийн турш. За тэгэл яг тэр нэг цаг хугацааг явуулж байгааг батлахын тулд нөхөр бол одоо ингээ үсээ хоссон байгаа. За тэгээд жилийнээр бол одоо мэдээж үс ноос нургана шүү дээ. Тэгээд урт үстэй болоод дуссан. За тэгээд нөхөр яагаад одоо тэгээ тэнхтэй дээ те. Ямар одоо мэдрэл муутай гинж одоо бас бодож болно. Эсвэл одоо яаж бодож болох нь мань нөхөр цагийг одоо visible те цагийг ингэж одоо харагдуулсан гэх юм уу одоо юуг мэрч юм дээ. Одоо ингэ одоо амьдралтэй цаг хугацаа гэдэг юмыг өөрөө артынхаа одоо тэр нэг юм цагаан цаас канва болгож одоо ашигласан байх шүү дээ. Тэгснээр одоо бид нар яах нь нэр нь цаг гэдэг чинь ингээл яа гэм шүү дээ. Одоо чинь би ингээл ажил мэл дээр ч юм аа чи ингээл байж хат ингээл цаг ингээл өнгөрүүлээд дээ шүү дээ. Тэгэл нэг харсан чи орой болцсон. За тэргээл. Тэнгүүт яг тэр хооронд яг юу болоод өнгөрч үү те. Мэдхгүй. Тэгээ яатсан. Тэнгүүт манай нөгөө дичээний хувьд болохоор тэ одоо санаан тэр нэг юм цагаал одоо юуг мэрчимд одоо энийг тайлбарлахад аягүй хэцүү л байна л да. Гэхдээ би яг ингэж төгс тайлбарлаж чадахгүй байгаа ч гэсэн мэдрээд байгаа байхгүй юу. Тэгээ би мэдрээд байна гэдэг чинь мань нөхөр энэ артынх нь одоо хэрэг нь гарсан байна гэсэн үг шүү дээ. Одоо магадгүй
жижигсэн сонирхоод бас одоо тэгээ мэдэрч магадгүй юм дэрээ. За тэгээд артистуудын юмнууд бол одоо ингээд юм таймлес байдаг тий. Одоо ингээд яг нэг амьд ахуй дээр нь одоо нэг хөөрхий Ван Гогч ингээд гонорогоор хөцсөн шүү дээ. Гэхдээ тэгэл амьдтнууд нь хоч тоохгүй жагаал хөнгүүт нь хүн тоож явах жишээ нэ тий. За тэгэл нөгөө Илиад эдэргээд юу ч юм бичсэн Хомер гэдэг нэг хараагүй өвгөн байгаа шүү дээ. Одоо эртний Грекийн тэрний имийг өнөөдөр бид нар 2700 жилийн дараа ингээд ярьж байх жишээ нэ тий. Одоо нэг тийм арт бол одоо цаг хугацааг ингэж одоо эзэгнэнхэн тэг байдаг одоо тийм зүйл байгаад байгаа юм. За тэгээ нөгөө монголчууд маань нэг юм ёостой өгтлээ уйлж хагаад гараад ирлээ гэх нэг кино үзчихэл гараад ирэнгүүт нэг тийм реклам хийсэн байдаг да. За тэгээ тэр нөгөө өгтлээ уйллаа гэдэг нь бас нэг тийм шоолоод байх юм биш. Бас яг тэр хүний эмошнд ингээд хүрч чадсан байна гэд бодохоор бас яг тэр нэг артын одоо хэмжих тэр индикатор гэх юм нэг тийм бас ингээд байж болох гэдэг юм. За тэгвэл артистууд яг юу хийгээд байна гэхээр өөрсдөө эхлээд яг тэр нэг юм эмошн мэдрэх юм тий. Ууралт юм уу, гунигэлт юм уу, яа тий. Гинт нэг юм хөдөлдөг ч юм уу тий. За тэгээд яг тэр нэг өөрсдийнхөө хийж байгаа тэр юмныхаа хамгийн ихнийх нь одоо хэрэглэгч, үзэгч, одоо хохирогч нь гэх юм уу өөрсдөө болдог тий. Одоо жишээ нь юу гэдэг нэг артист нөхөр нэг артист биш нөхөр хоёртой нэг адилхан ингээл аймаар ингээл одоо гунигллаа гэж бодъё л да. Тэнгүүд одоо тэр нэг жирийн хүн болохоор яадаг ч юм. За шаашаа марти гэдэг ч юм уу те. Өөр мэддэг ч юм уу шүү. За шаашаа аягаа угаая да гэд. Тэнгүүд нөгөөх нь болохоор яасан бэ нөхөр яг тэр нэг гунигллаа яг ингээд мэдэрсэн байгаа байхгүй яг ингээд суугаад. Яа гэж мэгэл те. Тэгээд яах нь вэ? Тэр нэг эмошн нэг юм хөрвүүлээд нэг юм болгож хөргсөн ба шүү дээ. Зураг те. Дуу юу гэдэг мэдэхгүй нэг юм болгосон байгаа байхгүй юу. Тэгээд тэрийг одоо яг юм жирийн хүнд одоо өөгөөд тий үзүүлээд нөгөөх нь тэрийг ингээ хараад гэд яг өөрөө нэг тийм юм зам бүтээл гаргаагүй болно л та. Гэтэ бүтээлийн мань хоёр адилхан юм мэдэрсэн болохоор ингээ нөгөөх нь ингээ ойлгож явах жишээ нэ тийм үү. Одоо жишээ нь хэд яг нөгөө манга зурдаг нөхдүүд донд одоо Наруто тий гоё, One Piece гоё. Гэтэ яг миний дуртай нэг хүн байдаг нь одоо Татсуки Фужимото гэдэг нэг хүн байдаг байхгүй юу. За тэгээд тэр хүн ямар манга зурсан гэхээр нөгөө Chainsaw Man гэдэг юу байгаа. За тэгээд тэрнээс гадна зөндөө олон гоё юм байгаа. Гэтэ тэр хүнийг юу тийм онцгой болгоод байна гэхээр нөхөр өөрөө яг нэг тийм ямар ч зураг хөрөг мөрөг байхгүй тий мөнгө зөнг хөөгөөгүй. За тэнгуүтэ амар тийм шудраг юм байгаа байхгүй. Одоо жишээ нь тэр аниме дээр нь одоо яг гол дүрийнх нь бандийнх нь тий мөрөөдөл нь одоо нэг эмэгтэй хүний хөхөнд хурж үзэх одоо байгаад байгаа юм л та. Одоо жишээ нь Наруто бол тий одоо тосгоныхоо дарга нь болохыг хүсдэг байхад манай хүний гол дүр бол эмэгтэй хүний хөхөнд хүрэхийг одоо хүсдэг байгаад байгаа юм. Тэнгүүт тэрийг би ч гэсэн одоо жоохон бахта хүсдэг байсан. Гэх жишээ нь тийм үү. Яг нэг тийм шудрагтай юм honest юмнууд ингэ байгаад байгаа байхгүй юу тэр хүний юм дотор нь. За тэгээд юм нэр яг л над шиг юм байна тийм ээ гэдэг нэг тийм элементүүд ихтэй. Одоо жишээ нь яг Наруто одоо байж болно. Гэтэ би яг өөрийгөө Нарутогийн нэг одоо оронд нь тавиад бодох гэхээр бас арай хурцтаад байгаа байхгүй тийм. Тэр одоо ингээл бууж өгөхгүй. Би хизээч бууж өгөхгүй гээл тийм. Зодуулаад суугаал байдаг. Одоо тэнд бол би арай чадахгүй байгаа байхгүй өөрийгөө оронд нь тавьж. За тэнгуут яах нь арт гэдэг чинь өөрөө тийм яг нэг юм фотошопыг эзэмтсэн хүн, амар гоё зурдаг хүн тийм янзын хоолойтой хүн гэдэг ч юм уу тийм юм биш заяа. Скиллтэй биш. Яг нэг тийм emotional юм зориг байгаа байхгүй юу. Тэрний үгээртэй одоо нөгөө ихэнд нь ярьсантай нөгөө 113 гээд манай нөхөр маань за намайг угаасаа үзий ядаж магадгүй тий одоо яавал яг гээд ямар ч тач хийгээд гаргаад тавьчихсан. Тэгээ тэрнийхэн тухай би ингээ яриа сууж байгаа байхгүй юу. Тэнгуут яах нь ганьхан бас нэг юм тодорхой хэмжээний тий артист байх нэ. За гэдгээр ингээ юу хэлэх гээд байгаа гэхээр нөхдүүдээ тий ингээд арт гэж яг юу ингээ бодоо тий. Тэгээ ингээд юм ингээ бүтээмэр үнэхээр санагдаад их юм бол одоо чи бас ингээд артист одоо байж бас магадгүй байх нь шүү дээ. Тэгээд юм хий тий юм оролдоо. Одоо чинь би энд ингээл жалжил гээл тэнгууд нэг 300 views аахгүй юу одоо гэхдээ тэрийг ингээ бүтнээр нугасаа сонсно гэж худлаа шүү дээ. Хитгэн л хүн байгаа. Гэтэл бас ингээд чалчаад байна тий. Тэнгүүтээ бас нэг юм хөөхөн бас тэрүүхэн хэмжээнд нэг 2-3 хүн одоо над руу ингээ мессеж одоо бичсэн байна тий. Ёо нэр яг гэж мэгэл. Тэгээ би тэрэнд нь одоо айгүй happy байна тий. Одоо ингээд би ингээ юм ярьж байгаадаа ингээд цагаа өрөөгүй байна тий. Ялархаж ажил болгоогүй байна тий.
одоо зүгээр л нэг рекорд хийгээл ингэсэж байгаа л тэгэл тавьчих штэ. Тэгээд заавал нэг өөрийгөө тамлал юм ял болгох шаардлагагүй. Одоо таа ч гэсэн тий. Таа ч гэсэн яг тэр нэг юм хиймэр санагдаад их юм бол ингээд туршаад үзээрээ. Тэгээд санаа гэдэг бол яг нэг юм жижигхэн нэг юм оч тий. Нэг тим юмнаас одоо ингээд эхэлдэг юм шиг байгаа. Тэрнээс яг ингээд бүтэн юм контент юу гэдэг. Тэр юм чинь ингээд санаа нь яг тэр аяараа тий. Яг ингээд бичгийн цаасан дээр цувруулаа бичсэн тийм бэлэн зэлэн одоо байдлаар одоо орж ирдэггүй байгаа. За тэгээд ямар нэг тийм юм хиймэр санагдтал юм бол тэрийг ингээд барьж аваад тий. Одоо бас яг тэгээд тухайн үедээ ингээд хиймэр санагдахгүй байж болно шүү дээ. Тэгвэл тэгэл хаячих. Тэгээд жилийн дараа санагдаж магадгүй шүү дээ. Тэгээд тэр үедээ одоо хий тий. За тэгээд дээрэс нь бас нөгөө хүний хийсэн юмыг их сайхан сонирох, үз, сонс, унш. Одоо чи нөгөө сайн бичдэг хүн зохиолч байхын тулд өөрөө ихлэ сайн уншигч байх хэрэгтэй гэдэг байгаа шүү дээ. Тэнгүүтгөө ингээд уншаад үзээд ирэхээр яалтчгүй ингээд халиад те. Гэл яг нэг юм хиймээр юм санагддаг тийм үерт юм шиг байгаа. За тэгээд эцэст нь хэлэхэд одоо энэ AI модонд орсон энэ ертөнцид бол одоо ингээд нэг юм зөвлөх гээл амьдралаа өөрчлөх 5 арга гэж мэддэг ч юм уу яадаг чинь. Тэг тийм зөвлөгөө марк юмнууд бол AI хэлцдэг болцсон байгаа даа. Тэгэхээр яг тэрийг ингээд яриа сууж яадаг, тэрийг сонсоо сууж яадаг хүмүүс одоо ингээ байхгүй болох байх. Тэгэхээр яг ингээд хүмүүс ингээ явандаа яг ингээд юу ингээ сонсох юм бэ? Юу ингэж яг консюм хийх гээд байна вэ гэж бодоод үзэхээр яг нэг тийм одоо тухайн юм яриад байгаа нөхрийн нэг тийм personal нэг тийм хувийн гэх юм уу нэг тийм элементүүд шингэсэн одоо юу гэдэг түүх ч юм уу те болсон явдал ч юм уу. Тиймэрхүү юм л одоо хүмүүс явандаа ингэж сонсч мосдог ингээ болох юм шиг одоо санагдаад байгаамаа.